Шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр сувг үзэгч сонсогчдоо сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. Бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 170 гэсэн хост долгионоор хүлээн авч сонсож байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар сайн хүнсээр сайхан амтыг өрөөтэй хооллыг компани мөн худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах хүрээтэй On Time технологи компани ажиллаж байна. Студид өгүүлэгч орчуулагч Мөнхбаатар маань мөн Join Me аялын платформын захирал Цамирлаг миний бие ажиллахад бэлэн боллоо. За дэлхийн ямар сонин сайхан юмнуудад ярих вэ гэж байна. За өдрийн үзэгч сонсогчдод өдрийн минь төргий танаас өглөөний минь төргий. За галт тэрэг онгоц хоёрын танд юу н аль нь аюулгүй юм шиг санагдаж байна. Яг аялахад надад сэтгэгдлэр гэх юм уу? Сэтгэгдлэр бол онгоцон суух тоолонд заавал нэг айц мэдэрдэг тийм. Өнөөдөр би амьд буухууч гэдэг юм уу? Тийм. За тэгвэл галт тэрэгний осол гэдэг ч юм уу тиймэрхүү юм та сонсч ирсэн үү? Танд төсөөлөгдөж байна уу? Үгүй их цөөхөн тий. Монголд бол их цөөхөн. Олон улсад бол байдаг гэж магадгүй. Монгод нэг удаа гарсан нөгөө юу гэдэг санаад нэлээд нэг хариуцлагагүй нөхөр нөгөө хаалт дуурайд ахт нурдуур машина тавиад нэг осол гарсныг санаад байна. Өөрийн баг санахгүй. За тэгэхээр өнөөдрийн сэдв болохоор галт тэрэг онгоц хоёрын аль нь найдвартай унавэ. Гिचх тэрийг одоо ярилцсан. За манай аялал жуулчлалтай туйлын хамтаас ярьж ирлээ. Яг үнэ би яг цохилын бичиж байхдаа тэгж бодсон. За ихэнх хүмүүс онгоц хамгийн аюултай, галт тэрэг хамгийн аюулгүй гэж боддог юу нь бол шууд нэг сэтгэгдлээрээ те статистик мэдэхгүй юм чинь те. За бидний энэ төсөөлөл хэр үнэн болохыг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар шударгаарж иш харьцуулъя гэж. За аюулгүй байдлыг хоёр үндсэн үзүүлэлтээр хэмждэг. За энэ болохоор нөгөө юу төдөн мянган аялалд нэг хүн нас барах магадлал гэж тооцсон юм байна. За нөгөө тооцож байгаа нь болохоор ер нь нийт гарч байгаа осол бол нас баралтын хэмжээ гэсэн ийм хоёр үзүүлэлтээр. За нэгжүүд нь их сонин нэгжүүд байт юм а тэрийг нь гарахтаа болонд нь тайлбарлаад явчихъя гэж бодож байна. За нэг сонин зүйл хамгийн ихэнд шууд хэлчихье гэж бодож байна. За онгоц галт тэрэг хоёр хоёулаа. За төмөр зам гэж байна те. Төмөр замын осол за ер нь аюулгүй аяллаа аюулгүй байдлаараа бүх төрлийн зорч тээврийн хэрэгслээс аюулгүй уундаг дуугүй машин мотоцикл тэрч байдаг явган алхахаас хүртэл аюулгүй гэж тооцогддог. Энэ хоёулаа. Бүр явган алхахаас. Тий. Хөвчтэй. Тий. Тэгэхээр хэдүүлээ доод түндрийн ажилдаа аль болох онгоцоор ирэх хэрэгтэй байна. Хорлолоос шууд талбаар онгоцоор ирж юм лээ та. За Европын улмаас гаргасан судалгаагаар агаарын замын 1 тэрбум зорчигч километр гэдэг нэгж байгаа. Одоо нэг ажлыг чинь хүн цаг гэдэг юугаар хэмждэг шүү дээ. Тэрнтэй адилхан энэ нэг юуг аяллаа аюулгүй байдлыг хэмжихтэй зорчигч километр гэдэг нэгж. За тийм 1 тэрбум зорчигч километр тутамд 0.8 хүн нас бардаг гэж гарсан одоо юугаар агаарын замаар л. За энгийн бүдүүлгээр хэлбэл онгоц хэдэн тэрбум километр нисэж байж нэг зорчигч нас барна гэж байгаа байхгүй. Тий. За үүнтэй харьцуулахад автозамын осол 1 тэрбум километрт 2.5 хүн нас бардаг. Энэ болохоор дэлхийн үндэч. Тэгэхээр Европын орнууд ч бүр ингээд аюулгүй байдал нь амар сайн хөгжсөн улсууд бол энэс харьцангуй бага гэсэн үг. Тэгтээ хичнээн бага байлаа гэд төмөр замаас 28 дахин их байгаа. Онгоцноос 30 дахин их. Автозамын осолд одоо нэг хүн одоо тэрбум километр тутамд одоо нэг хүн нас барах магадлал гэсэн үг. Тий. Тэгэхээр Америк за Европт бол тийм байгаа. Америкийн нэгдсэн улсад бол галт тэрэгнээс 17 дахин их, онгоцноос 112 дахин их гэж байгаа. Тэгэхээр хойд Америкт бол юу болчихж байгаа. Америк нэгдсэн улсад Канада хоёр нь бараг адилхан. Онгоцны ер нь хамгийн аюулгүй рекорд нь хойд Америкт л ер нь байд юм билээ. За тэр тухайс явандаа дахиад сонирхолтой. Оролцогч байгаа дээ. Оролцогч. Тэгэд ер нь нэг онгоцны аюулгүй янз бүрийн стандарт эдгээр чинь бүгдээрээ Америкт батлагдсан стандартууд.
яваад байгаа юм бэл. За Европ улсаас бас дахиад стандарт батлагдсан аудит энэ төр хийгддэг. Гэхдээ ер нь хамгийн аюулгүй нь Хойд Америк гэж явд юм бэл. За ялангуяа сүүлийн жилүүдэд арилжааны нислэгийн аюулгүй байдал асар өндөр түвшинд хүртэл өгсөн. За энэ аюулгүй байдлын тал дээр нэг юм яригддаг штэ. Ялангуяа нэг юунд намайг нэг уурхаад ажиллаж байхад аюулгүй байдлын шаардлага бүр амар их бүр ядаргаатай юм шиг байдаг. Тэгтэл энэ тэр бүх ингэж шаардлагууд жижиг сажиг юмнууд чинь үнэхээр хүний амь насаар олж явсан мэдлэг байдаг шүү. Тийм учраас манайхан хаач явсан. За наадсах нь машинаар явхад суудлын бүснээс авахулаа тий. За тэгээд энэ онгоцгаал тэргээр явхад тэр аюулгүй байдлын шаардлагыг нь чанд залхуурахгүйгээр төвөгшөхгүйгээр чандал нь биелүүлээрэй гэж захимаар гэдэг. Ягаад гэвэл эн чинь суудлын бүс хичээл ойлгомжтой шүү дээ. 100 мянган удаа зөөхөд нэг л удаа таны аймаг агарна шүү дээ. Тийм учраас тэрийг бас хэлмээр санагдсан юм аа. За олон улсын агаарын тээврийн нийгэмлэг гэж байдаг. За тэр нийгэмлэгээс 2023 оныг агаарын тээврийн хувьд хамгийн аюулгүй жил болсон гэж зарласан байлээ. 2023 он тий. За тэр жил 37 сая нислэг үйлдэгдсэн. За ганцхан ослог гарсан. Хөөх. Бүтэн жилийн бүр үнэхээр нэрээ тий. Би бас баах итгэхгүй энэ бүр хэд үнэн байгаа. Тий юугаар шалгасан. Тэр нь болохоор Непалд болсон нэг онгоцны ослоор 72 хүн нас барсан. Тий, тийм л юм байлээ. За тэгэхээр ингээд шилжүүлээр ингээд бодоод үзэхлээр нэг хүн 103 мянган жилийн турш өдөр болгон онгоцоор нисчээж энэ магадaltaд хүрнэ гэж байгаа байхгүй. Бүр үнэхээр аюулгүй байжээ. Тийм, туйлын аюулгүй, хамгийн аюулгүй нь онгоц галт тэрэг хоёрд нь хоёулаа мөн. Тэгтээ онгоцсон галт тэрэгнээсээ нэг чөд илүү. Галт тэрэг нь тэгтээ хардаа ослынх нь одоо мөн чанараас ингээд бас ялгаатай болоо явчих юм лээ. Тэр чинь нөгөө төмөр замтай холбоотой осол гэж явчихлаар өөр асуудал яригдээд тийм лээ. За тэрлөө хоёлаа жоохон байж хад орно. 2013-аас 2022 оны хооронд дэлхийн хэмжээнд 10 сая нислэг тутамд 1-2 нас баралтын аюултай осол хүн нас барах аюултай хэмжээний осол болсон. За энэ онгоцны ослууд чинь бас юу юм бэлээ? Нөгөө газар зах зурагч дээр юм шатах барих одоо юугаараа сүүлээрээ сүүл найр дээрүүгээр байдаг шүү дээ. Тэнгүүтээ бас далавчаараа юм зохих мөх гэсэн энэ бүх юм чи орж байгаа юм байли шүү. Ороо тоологдоод идэв. Тий, ороо тоологдоод идэв. Тийм биш үү? Тэрнээс биш яг онгоц явж байгаа газар руу унах бол бүр инээсээ бүр баг. Бараг 10 дахин баг энэ төр гэж гарч ирэх юм бэл. За тэгээд 10 сая нислэг тутам 1-2 үхлийн аюултай осол болсон тохиолдол одоо маш бага. Жилд нас барсан хүний тоо хэзээ ч 500 хүрж байгааг. Энэ 13-аас 22 оны хооронд. За хамгийн их осол болсон үе болохоор нэг 50-аас 70 оны хооронд л байгаад байгаа юм лээ. Тий. Тэр 70 донд л айгүй том галт тэрэгнээс ч гэсэн ялгаагүй. 70 донд л айгүй том техникийн дэвшүүд гарсан. Тэгээд шин аюулгүй стандартууд тэр ч одоо хүмүүс одоо маш их юу байна штэ. Дургүйцэн штэ. Хэдийгээр одоо маш цөөн автомашинаас цөөн байлаа ч гэсэн тэр чи өөрийнх нь ямар ч контролгүйгээр яаж чадахгүйгээр осолдно гэдэг нь хүнд амар санагдаад байгаа. Тэрнээс болж ингэж хүмүүс маш их шаардлага тавьсан. Тэгээд тэр утгаараа одоо маш тийм шин стандартууд, шин материалын дэвшлүүлэл гарна шүү дээ. Тэгж одоо явсан байт юм билий. 2019 оны байдлаар 1 их 80 зорчигч километр тутамд 40 хүн нас барсан нь 1970 онтой харьцуулахад 81 дахин сайжирсан зүйлт юм а гэж. За. Тийм байх. За одоо галт тэрэг рүү гоёлоо. За. Би энэ онгоцны нислэг аюулгүй гэдэг дээр нэг юм хөвчлөлтөй төв санаад орчих тэрийг ярьчихлаа. Элвис Пресли гэдэг одоо мундаг хаан биш үү? За тэр маань ер нь бол аялын тоглолт их баг хийсэн юм билээ шүү дээ. За. Тэр нөгөө зөвлөх нь гэх юм уу? Одоо нэг юм шадар туслах нь чи ингээл онгоцон суугаал ийш тийшээ явна. Тэгэл онгоцсон суугаад ослолтод өхүүл яана гэж ингэж. Айц давталсаар хагаад мань хүнийг тэг ойлгохтой нөгөө юу яагаагүй. Аялын тоглолт хийлэхгүй байсаар хагаад тэр хавьд нь байлгасаар хагаад ингээд дуусгасан гэдэг төвтэй мөлий. Тэр хүн тэгвэл эсрэгээр нөгөө нэг юм баримтаадаа нэг жоохон чеклчгүй дээ те. Тэгсэн бол өчнөө боломжтой байхаж те харамсалтай юм.
юу гэдэг лээ Coca-Cola-гийн эмблемийг зохиосон 2 хүн байт юм уу яа тий. Тэгээд тэр 2 хүн хэзээч нэг онгоцсон сууддаг энэ төр. Тийм. Тусад нь онгоцсон сууддаг. Намайг жоохон багчсан тэгжсэн шүү дээ. Ээж дүү бид гурав Улаангомоос хотод ирчээд буцах болсон чинь ээж дүү 2 нэг онгоцсон суугаад намайг өөр онгоцсон суулгаж ирсэн шүү дээ. Тий. Яг нэг сагсанд өндгнүүдө бүгдийн тэгдэг яг үнэн тий. Одоо ч гэсэн манай Монгол улсын томоохон компаниуд, дэлхийн том компани одоо захирлууд, фаундерууд, үүсгэн байгуулагч нар ер нь бол нэг онгоцсон суудаг шүү дээ. Тийм. Салт суудаг. Бас нэлээд аюултай гэж хараад шүү дээ. Тий. За галт тэрэгний тухайд галт тэрэгэн тээврийн тухайд бүгдийг нь жигд мэт ярихад хэцүү болчихж байгаа. Онгоцсон дээр бол ер нь нийтэд нь яриад байж болдог. Галт тэрэгэн дээр ч юм болохоор амар их ялгаатай болчихно. За нөгөө суман галт тэрэгнүүд байна те. Хурдан галт тэрэгнүүд байна. За тэгээд зарим газар одоо хуучирцсан одоо ялангуяа интхэг гинтерт болонгууд нөгөө зорчигчдын тоомоо аюулгүй байдал нь огт мөрдөгч байгаа юм байхгүй. Тийм тэгэхээр ер нь жигд ер нь ярихад хэцүү болчихж байгаа. За тэгэхдээ бас их сонирхолтой юмуд гарнаа. Европын холбоонд 1 тэрбум зорчигч километр тутамд 0.9 зорчигч нас бардаг. Тэгэхээр эн чинь бол 0.8-аас чүд илүү магадaltaй. За Японы Шинкансен гэж энэ гайхамшиг те. Суман галт тэрэг гэдэг нь болохоор 1964 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа 10 тэрбум зорчигч тээвэрлэхэд одоо тээврээс үүдэлтэй нас баралт нэг ширхэгч гараагүй. Тоологдог байгаа. Тий. За аргагүй Япон. Тэгэхээр Япон бол гайхамшигтэй. Япон шүү дээ тий. За яг нөгөө эн чинь нөгөө галт тэргэнд юу нөгөө зөвхөн зүрхний шигдээс болохыг тооцохгүй шүү дээ. Тэгэхээр яг осол гэдэг утгаараа техникийн зөрчил юу одоо хүний бүрэгтэй үйл ажиллагаа гэдэг ч юм уу тий. За Америкийн нэгдсэн улсад бол 2015-аас 25 оны хооронд 5 тэрбум зорчигч тээвэрлэхэд 24 нас орсон. За Японоос бол хамаагүй бага байна тий. Тэгтэл эн чинь бол negligible буюу бүр ингээд статистик тооцохгүй байж болохоор бага гэдэг үзүүлэлт рүү орчих واخгүй ер нь бол тийм өчөөхөн бага гэдэг үзүүлэлт рүү тийм тэгэхээр 221 сая удаа аялал хийхэд нэг хүн нас барсан гэсэн одоо тооцоо гараад идэг. Галт тэрэгний нэг онцлог нь галт тэргэнд зорчоогүй хүн осолд өртөж болдог. Тийм. Энээс болж зарим газар галт тэрэгний ослын үзүүлэлт нэмэгддэг. Энэ нь галт тэрэгний ямар нэгэн техник гэмтэл жолоочоос болоогүй техникийн ажилтнаас болоогүй учраас төмөр замын аюулгүй байдалтай холбож үзэхгүй. За дээрэс нь одоо нөгөө нэг гонигтаас идэв асуудал байгаа шүү дээ. Нөгөө зам руу нүсрээд орчдөг, амиа оруулждаг. Тэр мэрийг бол хосолд оруулж тооцохгүй. Оруулдаг юм байна. Жишээлбэл техникүүд Монголд их байсан да. Одоо бол зарим нэг бууруу оронд байгаа. Одоо нүүрс тээвэрлэлцээ ачаанаас нүүрсийг унгааж агаад ингээд цухтдаг нүүрс мөрсийг холгаалдаг те. Тэгж жаад мэдээж тэнд дотор ч ослуулж байгаа. Тэр бас тоологдохгүй л гэж үзэх юм байна те. Тэр бол тооцогдох юм билээ. Нэг машинтайгаа зам дээр гацч матч байгаа ч мөргүүлчдэг ч юм уу. Тэд нар бол тооцогдно. Амиа оролтыг нь бол оруулж тооцохгүй юм билээ. За энтгэх улс бол галт тэрэгний хамгийн өргөн сүлжээ те. 2023 оны байдлаар 24678 осол гарч одоо 21803 хүн нас орсон. За энэний 73% нь галт тэрнээс унсан дайруулсан хүмүүс байгаа. Тийм нөгөө нэг юм маха оолох шиг болсон явж байгаа. Амар болцсон явж байгаа. Тэрнээсээ болоод хүн унаад дугуймгонд орно орчдөг ч юм уу эсвэл тэгэл хинэггүй хайнгаасаа болоод галт тэргийн дайруулцдаг. Тэр мөрнөөс болоод 73% гэж байгаа байхгүй. Тэгэхээр үлдсэн энэ 21000-аас чинь 73% гэдэг чинь за нэг 14000 150000 ч юм уу тий. Тэгэхээр үлдсэн 5-6 мянганд бас нөгөө мөргөлдснөөс болж гарсан ослууд байгаад байгаа байхгүй. Тий. Трафикийн одоо зохицуулдаг хүмүүс ажиллаа зохицуулсан ч юм уу эсвэл тэгэл гал гарч мартдаг ч юм уу яадаг чинь тий. За Одишад 3 галт тэрэг мөргөлдсөн осолд 295 хүн нас барсан боловч энэ нийт бат нас бар галт тэрэгтэй холбоотой нас баралтын 1.4% гэж байгаа. За Европын холбоо болоод ирэнгүүт 27 орны хэмжээнд 841 хүн төмөр замтай холбоотойгоор нас барсан. Нөгөө нэг юу дайруулж майруулах нь ороод яваад байгаа байхгүй. За Америк нэгдсэн улсад бол энэ нь 900-аас 1000 хүрдэг гинэ. Тийм. Яагаад тэр нөгөө нэг энэ галт тэрэгч уг нь эдрийг хасчих юм бол онгосноосоо ч найдвартай болчих гээд байгаа юм байл л дээ. Тийм байна. Тэр нь явж тэр галт тэрэг аюултай гэдэг ийм ойлголтыг
энэ нөхдүүдлийн оролцоотойгоор л нэр хүндэд айгүй сөргөөр нөлөөлөд байгаа юм биш үү? Тийм байна. За тэгээд үндсэндээ нөгөө сэтгэл санааны байдлаас хүмүүсийн нөгөө ойлголтын эмоцтой хүлээж авдаг байдлаас болоод ер нь аюултай гэж боддог болцсон тухай ер нь хэвтрүүлгээд өмөлддөг л дээ хийх гээд байгаа. За хоёулаа нэг хамтран ажиллагчаа явуучих. За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар сайн хүнсээр сайхан хамтыг өрөөтэй Holly компани орж байна. За Holly компани маань 22 онд үүсгэн байгуулагдсан хэдийвч гүн хөлдөөсөн бэлэн хоолыг үйлдвэрлээд монголчууд бидэнд одоо хамгийн одоо авч болох ууч хэрглэж болох ууц юм сүлжээнүүдээр маш сайн найдвартай байрлуулж чадсан байгаа юм л та. Гүн хөлдөөсөн хоолоо. За тэр нь яаж вэ гэхэлэр E-Mart, Номин, Оргил, Миний дэлгүүр, GS25, FS, M-Mart гэд. Ер нь л бид нэр сүлжээ дэлгүүр гэдэг үгтэй уягдаж орж ирдэг бүх нэрэнд дурддагдчихж байгаа. Хүнсээ авдаг газрууд л бүгдээрээ байна шүү дээ. Бүгд байж байгаа шүү дээ. Нэмхэн 6-8 нэрийн дэлгэрүүд зах бөөний худалдааны төвүүдийн одоо хөлдөөшний тасаг дээр очивол та бүхэн юм гүн хөлдөөсөн олон төрлийн хоолыг авч болохоор байгаа. За олон төрлийн гэдэг дээр юу вэ гэхлээр монголчуудын хамгийн идэх дуртай мантуутай гахаа мах, нааша цаашаа нэмгэн төмстэй өхрийн мах, калбижим, кимчитэй шүл зэрэг ийм хоолнуудаас гадна сүүлийн үед бол борцог мантууг ч гэсэн халаагаад маш гоё шинэхэн ийм нэр нь идэж болохоор юм боломжийг олгосон юм гоё хоолнууд байгаа. За тэгээд энэ брендийн Holly гэдэг энэ брендийг ярих тоолондоо би нөгөө бүр дахин хэлмээр байдаг тэр гоё надад таалагддаг өнцг нь юу гэхээр Mom Beef болон Primity махыг өхөр болон гахаа махыг эднэр маань хоолндоо хэрэгэлдэг. Энэ нь л өөрөө энэ компанийг одоо сонгож хэрэглэх хангалттай шалтгаан гэж би бол харж байгаа. Яагаад гэвэл одоо Mom Beef Primate бол маха яг стандартын дагуу тэр нөгөө тариа марианы асуудал бэлчээрийн тэр илүү дутуу хор энэ тэр юу гэдэг тэрнээс ингэж хол ойлгож чаддаг тийм бүх стандартаа хангасан тийм. За тэгээд одоо Монгол за манай үеийнхэн ер нь бол ихэнх монгол хүний сэтгэлд нэг юм ээжин гэртээ нэг гоё халуун борцог хийгээд дөнгөж болсон гоё халуун борцог идж байгаа тэр нэг амталж байгаа тэр нэг гоё үнэр амт гоё үнэртэй гоё дурсамж хүн болгонд байдаг те. За тэрийг маань эргүүлээд бид нарт бас боломж олгосон байна. Манай Holly компани яаж өгөхлөөр борцгийг боловсруулад одоо пэйжэнд 1-2 минут халаагаад шив шинэх юм борцог бас мантуу идэх боломжийг олгож байгаа. За тэгээд эдний холхлоор Улаанбаатарын дээд гурилаар бас хийдэг. Тэгэхээр ийм гоё бүтээгдэхүүнүүдийг та нар маань идэж болох нэ. За тэр гүн хүлдээх технологи гэдэг нь юу вэ? Маш богино хугацаанд хасах 35-ын хэмлүү хүлддэг. За ингэж богино хугацаанд гүн хүлдээлт хийсний давуу тал ашигтай тал нь юу гэхээр нэм бактери өсөлт, эсэлдэлт зэрэг одоо юу гэдгийг хүнсийг муутгадаг, чанараа алддаг бүх тийм юунуудаас хол байлгана. За ингээд эсээгүй, нэм бактери үржээгүй, гүн хүлдсэн юм одоо хүнс мэн яадаг вэ гэхээр витамин, уурга, эрдэс бодисынхаа агуулгыг яг тэр чигээр нь шимт чанараа хадгалаа яждаг. Гинт төлдөг тий. Тийм гинт төлдөг. Тэгэхээр ийм олон төрлийн гоё амттай хоолыг нэмэх нь мантуу борцгоо та бүхэн дээр дурдсан сүлжээ дэлгүүрүүдийн хөлдөөгчний тасгаас мөн зах бөөний худалдааны төвөөдөөс авч болох нахны. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэх юм бол Facebook дээр Holly монголоор бичих юм бол гарч ирж байгаа. Эсвэл 72 70 11 10 гэдэг утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За баярлалаа. За галт тэрэгний аюулгүй байдлын тухайд одоо Африкт ингээд галт тэрэг болон онгоцны одоо ослын магадлал нь арай өндөр. Бус нутгуудыг бодоход мэдээж өндөр байгаа. Тэгэхдээ хамгийн аюулгүй байдал хамгийн муу хангагдсан газарт онгоц галт тэргээр нас барах магадлал хамгийн өндөр хөгжилтэй улсад автомашинаар нас барах магадлалаас ч бага байна. Тийм л аюулгүй байна шүү дээ. Тийм аюулгүй. За одоо энэ бүс нутгаар нь задлаад ярихлаар эн чинь бүр юу болчихж байгаа байхгүй. 2020 онд нөгөө Непалд гарсан осол гэсэн шүү дээ, ганцхан осол гарсан гэдэг. Тэгэхээр чинь Төв Азид нэг осол гарсан. За тэр нь бол нэг осол гарсан 72 хүн 73 гэлээ түрүү гэдэг лээ. Тийм одоо хүн нас барсан гэдгээр бүртгэгдээд явна. Бусад Европ, Өмнөд Америк, Хойд Америк, Африк энэ төвүүдэд бол тэг гэдгээр явах 2023 онд бүс нутгаар болчихвол тий.
За бүс нутгуудад ийм жигд байгаа нь олон улсын иргэний нисхийн байгууллага, олон улсын агаарын тээврийн ассоциацаас гаргадаг стандарт одоо гаргаж мөрддөг аудит маш их хийдэг учраас дэлхийн хэмжээнд ийм жигд байдаг. Энэ нэг онгоцны тухайд яалч тийм баха зөвөр аргагүй шүү дээ. Яг бол тэр чинь олон улсад нэг жигд шаардлагатай байж ээж Америкаас онгоц Монголд буун те Африкт буухаар болвол тэр чинь бас нөгөө шаардлагууд нь хангагдж. За дотоодын галт тэрэг нь бол тэгээд бөөнөрөө шавгаарлаад явж илээд юм байгааз. Тэр чинь онгоцон дээр бол нийт маш жигд стандарттай байж энэ бүр манай нэг бүр 3 ч найз нисхийн 90 нисхийн ерөнхийдөө ажилтдаг. Тэгээд тэдний ярьж байгаа бол үнэх амар шалгад юм бэл. Тэгээд одоо тэд бүр яанаа л гээл хамаг юм шалгаал. Тэгээд энэ дээр бас нэг юм нэмж хэлмээр байгаа. Техникийн асуудлаас болж онгоц хойшлогдож байгаад ер нь баярлах хэрэгтэй. Тийм тий. Голдчихлоо шүү дээ тэр асуудал нь тий. Мдэггүй хөөрүүл юм. Тийм мдэггүй хөөрсөн болвол чи аюултай байхгүй. Тийм учраас амь нас гэдэг юм чи хамгийн чухал шүү дээ. Тэр ажил төрөл тэгэл болно шүү дээ тий. За төмөр замын хувьд бол бүс нутгад хоорондоо эрс ялгаатай тоног төхөөрөмж дэд бүтцийн эдлэгээ насжилт менежмент газар зүйн нөхцөл байдал хүртэл нөлөөлнө. Японы хамгийн аюулгүйтэй ордог. За автоматжуулалт бол Японд тултна гэсэн. Тэнд бүр хүний алдаа орох боломжгүй гэж байна. Би бүр санаатаагаар осолдуулыг ядчих чадахгүй. Автоматжуулалт нь тийм болцсон. Японд харин суман биш энгийн галт тэрний ослууд бол болж исэн. 2005 онд Амагасакийн осол гээд одоо 700 зорчигчтой галт тэрэг осолдоо тэрнээс 107-наас орсон 569 гэмтэж бэрчсэн. За нэг тийм харамсалтай осол болж байсан. Энэ айгүй харамсалтай нь юу гэхэлээ нөгөө Японч нэг амар тийм чанд хатууд өрөмтэй болохоор одоо галт тэрэг хоцронгууд тэр нь айгүй том торгуултай байна л да. Тэгээ тэр торгуульд орохгүй гэдэг одоо хоцрохгүй гэж яарч явж байгаад нөгөө эргэлттэй хэсэгтэр гатэрэгч амар зангарахтай штэ. Одоо моменттэй тийм одоо эргэлттэй хэсэгтэр хурд хэтрүүлээд ингээд замаасаа хөнтөрнө гэдэг л хөмрөөд ингээд унтсан. Холбироод унтсан. Тийм бас гарсан юм билэ. За энэ статистикийн тухайд бас нэг юм зарим нэг юм хэлэх хэрэгтэй байгаа. Ер нь ямар ч улсад ч юм уу ямар ч бүс нутагт ч юм уу тухайн жилдээ за ер нь нэг юм уу хоёр л осол гардаг. Тэгэхээр энийг чинь нөгөө юугаар нь тооцохлоор түрүүний хэлсэн зорчигч километр гэдгээр нь тооцохлоор тухайн улс хэр урт төмөр замын сүлжээтэй вэ гэдгээс хамаарч байна. Тэгэхээр адилхан нэг гэсэн ослууд гараад байна. Богино төмөр замтай улсууд бол тэр нь өндөр юм шиг харагдаад байдаг. Үндэ бол нэг л байгаа гэдэг ч юм уу тий. За Грекийн тохиолдолд жишээ авсан мэлээ л да. Европт хамгийн өндөргээ гарцсан юм байл л да. Статистикээр үндэ бол нэг л осол гарсан. Тий. Тийм тохиолдолд гарсан байлээ. За ер нь галт тэрэгний хувьд аюулгүй байдал техникийн дэвшил их нөлөөлдгөө. 2010 онд Сантьяго де Компостела гэдэг одоо Испанд нэг тийм осол гарч ирсэн. Тэр нь 79 хүн одоо нас орсон. Тэр нь бас л нэг эргэлтэн дээр хурд хэтрүүлсэн асуудал гарч ирсэн. За энэ бол энэ milestone буюу одоо түүхэн ослууд гэж нэрлэдэг шүү дээ. Энэ ослоос хойш одоо улс даяар ч юм уу, Европын холбоо даяар ч юм уу шин айгүй олон шин стандартууд гарч одоо нийтээрээ мөрдөгдсөн тийм осол гэж бас яриад байгаа. За энэ Германд бас нэг 101 хүн нас барсан осол гарсан. Эндээс бас бол энэ нь бол бас Европын хэмжээнд бас том шок болсон байгаа юм л. Яг гэвэл Герман чи инженерийн аюулгүй байдлаар гайхагддаг ороо шүү дээ. Японтой энэ зэрэг зүйлтэй. Тийм учраас энэ дээрээс бас шин дүрм стандартууд гарсан байлээ. Та түрүүний юм хэлэх гэжсэн үгүй? Тий яг хоо энтэй холбоотой одоо дэлгэрүүлээд нэмээд яг сонирхуулаад хэлэхэд дэлхий дээр ер нь бол аялал жуулчлалын нөгөө энэ урсгал ийг нэлээд төрөгдгөж өгсөн ганц буянтай тээвэр маань галт тэрэг маань баггүй тий. Анх Томас Кук ер нь бол эргэл мөргөл тий шашны зорилгоор олон хүмүүсийг ингээд нэг хотоос нөгөө хот руу галт тэргээр ингээд авч явж нөгөө масс туризмын массаар буюу олноороо аяллахын аяллаа хэлбэрийг болно анх санаачилсан хийсэн гэж тооцогддог байхгүй. Тэгээд галт тэрэгтэй холбоотой Монгол оронд бол сонирхолтой хэлгээд нөгөө манай нөгөө Транссибирийн аялал шүү дээ. Транссибирийн аяллаа одоо яг энэ Бээжингээс ишээ энэ Москва орж байгаа энэ чиглэл чи ерөнхийдөө цайны замын маршрут байхгүй. Тий. Хятадд үйлдвэрлэсэн тэр сонин содон бараа бүтээгдэхүүнүүдийг монголоор дамжуулаад яг энэ яг манай Транссибирийн аяллаар
одоо замын өдөр ороод хойшоо сэлэнгээр гардаг шүү дээ. Энэ аял замаар гараад тэгээд Оросын нутгаар ингээд тарааж өгдөг. Тэгээд цайны замын энэ нэртэй энэ юм сүлд бол Trans-Siberian Railway гэдэг нэртэй болоод дэлхийн хамгийн сонирхолтой галт тэрэгний маршрутуудыг нэгт орж амар гоё шүү дээ. Тий. Одоо яг дайнтай холбоотой яг нөгөө энэ яг цаашаага наашаага явдаг маань нэг жоохон тийм лимит одоо хязгаарлагдмал болчиход байна л та. Түүнээс дэлхий дээр хамгийн сонирхолтой хамгийн ийм нүд булаам гой зүйлийг харж олдог аялыг маршрутад энэ маань орж идэг. Тэрэн дотор манай энэ монголоор дайрдаг энэ аялын хөтөлбөр ордог шүү гэж хэлдэг байна. Тэгээ үүнтэй холбоотой сайн нөгөө Европын галт тэрэгний аяллуудыг ярьлаа шүү дээ. Ялангуяа энэ Европын орнуудаар явж байгаа. Би бол галт тэрэгээр нь явах дуртай. Үнэхээр гоё. Ялангуяа Швейцар. Йоо тэр үнэхээр гоё шин. Яг тэр Швейцарын гоё уулуудын дондор ингээд галт тэрэгтэйгээ явах. За тэгээ яг тэр Итали байд юм уу Германы зарим гоё газруудыг нөгөө хөтөлбөрөөс сайн харж агаад яг гоё харуулцтай тэтэр чи ингээл уулын дээгүүр гараал доогуур гараал ингээл те. За тэр Швейцарын хоол бол ингээл галт тэрэгтэй явж хагаад тэгээ нөгөө альпин нурууны амар гоё ориглоод ингээл гараал ингээл явчихдаг тий. Үлгэр шиг. Үнэхээр гоё тий. Тэгээ ийм гоё аяллуудыг бас манайх нөгөө join meter хөтөлбөр болох гэдэг ер нь бол ажиллаж байгаа. Тэгээд одоо сүүлийн үед бол яг тансаг зэрэглэлийн ийм гоё үздэг харуулц ихтэй ийм гоё аяллыг европчууд их давмгаалж хийдэг байсан. Одоо сүүлийн үед Вьетнам гэдэг нөгөө Азийн орнууд байна. Ийм тансаг зэрэглэлийн ороод ерөөсө 5 одны зэрэглэл. Бүр үнэхээр гоё орд дэрэн дээр үнэн гоё нойлтой тий. Тэгээд гоё үйлчлэгчид нараар гоё хоол идээд явдаг ийм аялын хөтөлбөрүүдийг юм Азийн орнууд их санал болгодог. Тансаг галт тэргэнд явуулаас гоё хаа. Тий, үнэн гоё тий. За сонирхолтой байна. 2019 онд Европын улмын төмөр замтай холбоотой нас барсан тохиолдолд 802 гарсан. Яг зорчигч эсвэл галт тэрэгний багийн нас баралт 10 ч хүрэхгүй гэж. Тийм. Тэгэхээр дахиад нөгөө нэг одоо галт тэрэгэн дайруулдаг асуудал яригдаад байна гэсэн үг шүү дээ. Бүтэн ТV-ийн хэмжээнд 802 гэдэг чинь бага л ахгүй юм байна л тийм. За галт тэрэгний хувьд хамгийн аюулгүй бүс бол Америк нэгдсэн улс Канада гэж тооцогддог. Хамгийн аюултай нь Энтхэг гэж тооцогддог. Маш их хөл хөдөлгөөнтэй учраас засвар сэлбэлт хийх бололцоо тэр болгон гардаггүй Энтхэгт. Амар завгүй штэ. Энтхийн хувьд ихэнх нас баралт нь галт тэрэг төмөр зам удирдлагын системээс хамааралгүй зүгээр л хүмүүсийн хийнэггүй байдлаас болдог гэж. За Африкт мөн хуучирсан төмөр зам галт тэрэг техник хэрэгсэл хүмүүсийн хийнэггүй байдлаас болж их осол гардаг. За энэ нэг зүгээр жишээ дурдаад өнгөрөхөд 1985 онд Этиоп улсад 400 нас орсон тийм осол болж ирсэн. Бас л замаасаа гараад баахан хүн рүү яг вокзалынхаа дээр ойролцоо баахан хүн рүү нийтээд орсон тийм осол байдаг юм шиг. Хурдтай орж ирээ тэгээ замаасаа гараад ингээл чигээр илгээрээ ингээ гулгаа орчиж байгаа юм байна тийм. Одоо хажуугаараа унаал тэр чигээр ингээд одоо ятсан тийм осол байгаад байгаа юм л. За Хятадын хурдан галт тэрэгний сүлжээ хурдстай хөгж дэлхийн хамгийн өргөн сүлжээтэй болсон. За энтгэгчин бол хүчин хуучин нийлээд хамгийн өргөн сүлжээтэй гэж байгаа тийм. Хятад бол яг зөвхөн хурдан галт тэрэгний гэдгээр хамгийн өргөн сүлжээтэй болсон байна. Япон маань хичнээн хөгжөөд газар нутгийн жижиг шивдэ тийм. За 2011 онд Винжоод 40 хүн наснаас барснаас бусдаар хурдан галт тэрэгний осол ерөөсөө түүхэндээ гарч байгаагүй гэж Хятад. Ер нь бол хурдан галт тэрэг нь аюул ослын зэрэг бол хамгийн бага. Тий. Хамгийн хурдан мөртлөө хамгийн бага гэсэн үг. Гоё шүү. Энэ дээр дахиад нэг юм ярьж байгаа. Бид нар нөгөө төв дээр явсан шүү дээ. Тэгээд Хятадын Шинийн хотоос төв рүү очдог, лас руу орчдог энэ галт тэрэгний зам дэлхийн хамгийн өндөрт гардаг зам байдаг. 5200 дээр гардаг. Хүүх. Галт тэрэгтэй. Шинийн чинь нэг өсрөөл нэг 2000 хэдэн зуун дээрээс за нэг 2000 хавцаанаас гарч байгаа. Тэгээ ингээд алгуурхаа ингэж дээшилж явсараа хамгийн дээдэлтэй 5200 л гардаг. Монгол орны хамгийн өндөр зэгээс дээш гардаг. Тийм шүү. Тийм. Тэгээд тэнгуут нөгөө хүмүүс нэг хүчил төрөгчийн дутагдалд орно шүү дээ угаасаа тэр чинь. Тэнгуут галт тэргэнд ингээд жоохон байж байгаа л пс гэд юу яагаад цацаад. Хүчил төрөгч ингээд цацаад яваад. Биднээс үл шалтгаалал угаасаа ингээд өрөө болгонд тэр агаар сэргэж байгаа учраас тийм. Ингээл пс гэл бид нар нэг юм хүчил төрөгч бүр үнэрийг нөгөө мэддэг болсон. Нөгөө ашгүй хүчил төрөгч яаж түнсэр тэн дээр нэг юм хэцүү юм мэдэр байгаа юм байхгүй. Тэг хамгийн гол ингээл гараад ирэнгүүт тэр чинь ингээд нэлдээ ингээд цагаан болчдөг. Яг л нэг юм хөвсгөр цав цагаан цасан дээр тэгэл тэнд ингээл өвөл бид нартай бас цагаан. Ингээл газар орно нь засаар бүчгдсэн цагаан, цаана нь үүлэн цагаан. Үнэхээр юм супер
гоё маршрут явдаг. Энэ бол үнэхээр бас дэлхийн хамгийн гоё нөгөө хүмүүс ер нь бол залуучууд те нэг удаа энэ замаар яваад би дэлхийн хамгийн өндөрт гадаг галт тэрэгний маршрутаар ажилласан шүү гэд хэлэхэд бас гоё тийм. Авдаг мэдрэмж нь хүртэл үнэхээр гоё. Тэгэл бид нар чинь бүгд хүлээж байгаа юм чинь. Тэгээ төвдүүд тэрэн дээр бас ингээд маш өндөрт буюу ингээд бас л нэг уулын үг ингээд авч штэ тэ. Тэгэнгүүт төвдүүд маань тэнд ингээл нөгөө төвд хэлээрээ ингээл юм. Одоо бид нар нэг овоог тойрхлоор нөгөө 20 жилийн он тэр тэрэн шиг нэг тийм зам үлэгддэг. Тэгээ тэрийг нь харах хүртэл айгуу гоё. Тэгээ бүгд л ингээл унтахгүй хүлээж агаад яг тэр 5200 угаасаа нэг урдан галт тэргүүт чинь тэр юу яадаг тийм алтitude өндөрлөглөө гарлаа шүү энэ галт тэрэг тийм хурдтай явж байгаа шүү гэдэг дэлгэцэн дээр харагдаад байдаг. Тэгээ бид нэр тэрийг хараад тэрийг ингээ бичиж аваад л ингээ бүү юм л. Гоё юм аа гэсэн явж үзэх сэтгэл хөдлөл. За хоёулаа дахин нэг хамтран ажиллагч явчаад. За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах ураатай On Time технологи компани ажиллаж байна. On Time нь хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан кассийн програм, кассийн тоног төхөөрөмж, мөн М-банктай хамтран шимтгэл багтаа банкны карт уншигч, пос машин гэсэн үг шүү дээ. Эргэлтийн хөрөнгийн зээлийг онлайнаар олгох үйлчлэгийг үзүүлдэг. За саяны хийсэн өгүүлбэрт бол ерөнхийдөө за хар үгээр тайлбарлах юм бол, энгийн үгээр тайлбарлах юм бол одоо жижиг бизнес эрхэлж байгаа жижиг лангуу эсвэл жижиг 6-аас 8 нэрийн дэлгүүр те ер нь дэлгүүр эрхэлж байгаа хүн болгоны маш том асуудал шийдэж байгаа. Нэгдүгээр одоо хүмүүс ер нь бол бэлмэг хэрэглэхэ болцсон шүү дээ. Би л одоо төрүүлж хэрэглэхэ дуудаж байна. Одоо бүх мөнгө маань энэ дотор маань байж байгаа болцсон шүү дээ. Тэгэхээр нэмэх нь касс байна те. За энийг нөгөө шууд технологижуулсан байна. Тэгээ эн чинь өөрөө технологижуулж байгаагийн хамгийн гол одоо давуу талыг манай худалдаа эрхлэгчид нэг л нэрээ өс ойлгох хэрэгтэй. Энийг би нөгөө өөрөө технологийн бизнес эрхэлдэг хүний үед мэдээд байгаа байхгүй. За ингээд нэг дэлгүүртэй хүн бай гэж бодъё л доо. Одоо хэдэн мянган бараа гарч тэр чинь тий агуулгах зөндөө бараа байна. Дэлгүүр доторыг өөрчсөн маш олон бараа. Тэрийг нэг худалдагч цалинжуулаад ажилуулж байгаа шүү дээ. За худалдагч зарсан бараагаа яах вэ? Ингээд ямар аргаар бүртгэх үү? За хүмүүс орж ирээ зээл авна ямар аргаар бүртгэх үү? Энэ болгоныг уг нь технологийн аргаар бүртгээд авах юм бол дараа нь хэсэг хугацааны дараа эзэн, дэлгүүрийн эзэн тодорхой дататай болчихдог. За 7-8 сар дээр тийм төрлийн бараа эрэлт ногцсон гэсдэм байна. Тэр төрлийн бараа би татаад чирэггүй юм байна. Агуулгахт их зай эзлэх юм байна ч гэдэм үү те. Гих мэтчлэн дараагийн бараа татаа авалтаа таамаглах боломж олгодог. Тэнгүүт одоо эднийх нөгөө М-банкны шимтгэл багтаа зээл олгодог гэдэг байна те. Тэрийг аваад дараа жилийнхаа эрэлтэн тодорхой юм бол бараа татаад авчиж болж байгаа байхгүй гэдэг үг хэлэхгүй. Байхгүй гэдэг чинь та ашиг олох боломж алдчихна гэсэн үг шүү дээ. Тиймэрхүү байдлаар дараагийн нөгөө шийдвэрээ тоцоолж болдог. Нэгт хамгийн том ашиг. Хоёр дахь нь за тэгэл ийм ганцхан Монгол байдаг асуудал биш байхгүй юу? Худалдагч хүн 10-ыг зарчаад 9-г бичээд ивэл яах вэ? Яг тийм. Тийм. Энэ хүн тийхгүй гэх баталгаа байна уу? Байхгүй. Дэлхий дээр байдаг. Ганцхан Монгол хүнтэй холбоотой асуудал биш. Тэрийг энэ чинь ингээд цэвэр цахимаар болгочих юм бол эзэн болвол зүгээр л гэрээсээ дэлгэцэн дээр за манай тэр бараа тэгж гүйж гин манай худалдагч тэгж гин ийм юм байна гэх тэр ингээд хямж болдог. Нэгсэндээ бараа алдагдал одоо юу гэдгийг тиймэрхүү юмнаас маш сайн сэргийлж чаддаг байхгүй. Ер нь технологийн ач гэдэг чинь тийм байхгүй. Тэр чинь одоо бүхэл бүтэн дахиад нэг хүнийг цалинжуулаад бас нэг одоо ингэх биш. Ер нь хүн цаг маш сайн хэмнэн чаддаг. Инээтерээ ер нь технологийн ач гэдэг чинь тийм байдаг шүү те. Тэгэхээр ер нь бол On Time-ыг сүүлийн одоо эдний технологиг энэ пос машиныг энэ кассийн програмыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөг. Энд чинь бол бараа татаа алтанд маш боломжийн мөнгө шүү дээ тий. 100 хүртэл сая төгрөгийг ямар ч материал бүртгүүлэхгүйгээр. Яг үл тэр 6 сарын дата нь тэр одоо М-банкнд ирчихэж байгаа гэсэн үг байхгүй. Энэ аль нэг үдийн анзааны борлуулалт хийдэг ажил. Зүгээр хэрэглэснээр л найдвартай түүх үсгээ явчихна. Түүх үсгээ явчихж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тэгтээ тэргүй түүх нээж чаа за тийм хорооны тодорхойлолтой тийм бичигүнтэй айдэр гэдэг шаардлага нөлөөлж байгаа байхгүй тийм. Тэгэхээр энийг нөгөө M-бизнес ап гэж байдаг М-банкны зөвхөн бизнесийн ашигладаг тусдаа аптай байдаг. Энэ апаараа дамжуулаад 100 сая хүртэлхний зээлийг авч болдог юм шүү.
Тэгэхээр ер нь бол дэлгүүр худалдаа жижиг бизнес эрхэлж байгаа хүн болгоод үнэхээр гайхалтай боломжийг олгож өгч байгаа гэдгийг л манай энэ сонсогчд маань яг нөгөө тэр талаас илүү ойлгуулах юутай шүү. За тэгээд тус апаасаа шимтгэл багтаа банкны карт уншигтаа захиалаад мөн байгаа газараа хүргэлээд авч болд юм байна. Тэгэхээр энэ чэнэс одоо манай худалдаа эрхлэгчид хэрэг бит хоёрын яриг сонсоод энэ босын тэг касс системийг ашиглахаар шийдсэн бол on time гэдэг англиар бичээд Facebook хуудас руу чат хийгээд ороод ирээрээ хүмүүсийн шууд хариулах нь. Эсвэл Central Tower буюу нөгөө талбай хажуудалд байгаа шүү дээ. Central Tower-ын 708 тоотод очих нь байна. Эсвэл 77 77 34 44 гэдэг утсаар холбогдох нь шүү. За баярлалаа. Энэ нөгөө дэлгүүр хоршоо ажилуулдаг хүмүүс нь бас нөгөө нэг техникийн юмнаас жоох эмээгээд нөгөө гинт ажиллагаа болчул яах гацчул яах гэдэгтээ бас санаа зовоод байдаг байх л та. Тэгээд тэрүү тэгж санаа зовоод байгаа бол давхар дэвтэр дээрээ хөтөлж явж хагаад энэ нөгөө алгуурхан шилжиж. Тий, алгуурхан тэр on time-ийн илүү найдвартай санагдах нь ойлгомжтой л да яванда тий. Бүх юм бүр олон даваа талтай гэдэг. Тэгэхээр давхар хэрглэж явж байгаад ингээд шилжээд орсон ч болох юм шүү. За баярлалаа. Нөгөө дэвтрийн нэг хүн шатаачвал яах вэ? Яг үнэ. Нэг шилээ саяар орж ирээ те. За. Одоо энэ нөгөө онгоц галт тэрэгний тухайд нэг нийтлэг айдсан шалтгаан болцсон хэд хэдэн аимшигтай ослууд байгаа юм л одоо юу хамгийн дэлхийн мэдээ зэдгээр гардаг амар тохиолдлуудыг л ярих гэдэг юм л та. 1977 оны Тенерифийн осол гэж байгаа. Одоо ингээд газар дах зурвас дээр манантай үед 2 Боинг хоорондоо мөргөлдсөн. Боинг гэдэг чинь хамгийн том л онгоцнууд шүү дээ. Тэгээд тэн дээр 583 хүн асуурсан. Агаар дээр ч биш. Агаар дээр биш, газар дах зурвас дээр. Гүм урттай явжижээ. Тий. Тийм л юм шиг байна. Одоо тэр дандаа л нэг юуны алдаа гарсан. Холбоо харилцааны алдаа гарсан. Тийм тэгээд тэр чинь онгоц чинь ер нь амар хурдаа яг явж ийснэ байралтаа оронгуудаа амар огцон урд авдаг штэ. Тий, амар хүчтэй унаа учраас угаасаа тий. За үүнээс хойш бол маш олон өөрчлөлт хийгдсэн. Ер нь туршлагатай ахмад нисгэгч алдаа гаргасан гэж байгаа тухайд залуу нисгэгчээ сонсоогүй гэдэг. Үгүй эн чинь ингэж байгаа юм шүү гэдэг тухай тэр залуу нисгэгч нөгөө нь хэлсэн юм шиг байна. Тэр нөгөө хар хайрцаг марцгийн бичлэгийг ингэж үзэхэд. За тэрнээс хойш бол хичнээн мундаг олон жилийн туршлагатай байсан ч гэсэн дөнгөж өчигдөр ажилд орсон ажилтнаа анхааралтай сонсох хэрэгтэй шүү гэсэн тимийг одоо бүр дэлхийд даяар айгүй хүмүүс амардаг болсон мөлий. За 1985 онд Японд 520 хүн нас орсон тим ослог болсон. За энэ ер нь 70 80-аад онуудад айгүй тийм гол хамгийн одоо харамсалтай ослууд нь ер нь гарсан байт юм байл. За тэгээ нислэгийн хяналт шалгалтын тухайд бас нэг жишээ болсон нэг ослог байгаа. 1988 онд алдарт одоо Локербигийн дэлбэрэлт гэж байдаг. Энэ болохоор террорист үйл ажиллагаа байсан. За тэрэн дээр бол 270 хүн нас орсон. За энэ дээр бол нөгөө хил гайлын одоо онгоцны тэр одоо тээшний эрентхэн байдаг штэ. Тэрийг одоо анх нэвтрүүлсэн байгаа. За тэгэд химийн тесрэх бодис илрүүлэгч гэдэг янз бүрийн юу байгаад байгаа. За янз бүрийн одоо нохоо хэрэгэлдэг тэр юмнууд ч энэ дээр энэ үеэс эхлээд одоо ирчимдсэн байгаа. За хамгийн голлох нөлөө үзүүлсэн дэлхийд даяар хүн болгоныг биднэрийг бүр хүүхэд байхад хүртэл цочроос үйл явдал бол мэдээж 9 сарын 11-ний 2 их цамхаг мөргсөн үйл явдал байна. За энэ бол яг техник сатал биш, хүний буруутай үйл ажиллагаа биш, боловч одоо хүмүүст нисэхээс айцыг одоо маш ихээр үүсгэсэн. Тэр чинь адилхан айц үүсгэж чинь л гэдэг чинь найдвартай юу гэдэгтэл тооцогдоод явчих шүү дээ. Тэр чинь зорчигч аав шууд орчлоо тий. Тий, зорчигч 3 онгоц шүү дээ. Хоёр нь юугаа мөргөөд худалдааны төв мөргөөд нэг нь юу мөргөх юу 4 онгоц үлээ. Нэг нь Пентагоны мөргөөд нэг нь болохоор цагаан ордны мөргөх хэвээр байтал тэр United 93 гээд нэг кино хийдэг штэ тий. Яг тэр дөрөвдөх онгоцоор нэг хийсэн. Зорчигчт нь өөрсдөө дотроо нэг юутайгаа тэмцэлдээд террористтайгаа тэмцэлдээд тэгээ явсаар хагаад ингээ хоосон газар очиж унсна. Тийм үйл явдал болсон штэ. Оо тийм кино байдаг. Тий, United 93 гээд амар гоё кино байдаг тий. За тэгээд одоо энэ ер нь 9 сарын 11-ний террорист үйл ажиллагаанаас болоод хүмүүс онгоцоор зорчих нь ер нь эрс багассан. За тэгээд энэ чинь нэлээд хэдэн жил өнгөрчээж одоо энэ ослын өмнөх байдалтай хөрсөн гэж байгаа байхгүй. За галт тэрэгний томоохон осол гэх юм бол за бүр ихэнх үеэс нь яривал 1889 оны Умард Ирландад одоо өгсөө замаар явж байсан галт тэрэг хүч алдаад ухраад тэгээд одоо хойноо байсан галт тэргэндээ мөргөлдөд 80 хүний амнаас
одоо сүйдсэн тийм анхны ихэнх үеийн томоохон онцлог гэвэл тийм өөрчлөлт байд юм. За эндээс эхлээд бас л одоо баахан шинэ өөрчлөлтүүд хийгдэж байгаа. 1917 онд Румынд одоо галт тэрэг замаасаа гарч 600 хүн нас орсон. За энд хамгийн харамсалтай нь тийм болохоор дайнаас дүүргэстэй болон цэргүүд байсан гэж байгаа юм. Тэгэхээр одоо эх орныхоо төлөө ингэ байлдаж явж байсан. Харж явж байсан хүмүүс шүү дээ. Хөөрхий ирчүүд байна тий. За Францад болохоор бас 700 хүн нас орсон. Тийм бас гарч ирсэн. Мөн л тэнд одоо үнэхээр баахан цэргүүд байсан. Дайнаас амьд гарч байгаа. Тий, дайнаас амьд гарч тээврийн эрсэлд суугаад амиа хүчний харамсалтай юм биш үү? Тий, амар харамсалтай юм болсон. За энэ 1944 онд бас нэг сониос л болсон байгаа. Түнэл дотор гацаад тэгээд тэр тэнд байсан 520 хүн бүгдээр угаартсан баг. Нөгөө галт тэрэгнийхээ утаанд. Тий. Нөгөө нүүрсээр ажилдаг одоо битүүл юу болсон юм шиг. Тэгэл хав аргагүй болчихно. Хаашаа явахаа мэдэхгүй хүмүүс нандралтаал. Тэгэл тэр чинь нэг зүг рүү байгаа чиглээд хичнээн зүхтаалаа ч гэсэн олон километр үргэлжилсэн. Тэр хонглоосоо гарч чадаагүй 520 хүн одоо угаартсан. Тий. Галт тэрэг нь өөрөө бол осолдоогүй зүгээр зогссон. Тийм болж ирсэн гэж байгаа. За дэлхийн хамгийн аймагт галт тэрэгний ослог гэвэл одоо 2004 онд гэдэг чи бүр саяхан байгаа байхгүй тий. Шри-Ланкад болсон. За энэ галт тэрэгний ослог гэхээс илүү цунами ер нь бол Тэнгисийн хатан гэж нэрлэгддэг байсан нэг галт тэрэг одоо цунами төртөөд тэр чигээр одоо ингээл нийлгээл угаагдсан юм шиг. Тэгээ 1700 хүнтэй явж исэн нэг ч хүн тэндээс амьд гараагүй. Тийм амар ослог болж исэн байна. Тэрэгтэйгээ юутай итгэж ивсэн. Тэг юутай хэтээгээ тий сүрц. За тэгээд энэ дээр одоо нэг юу бас нэг хальт хэлчихье гэж бодоод байгаа. Юу гэдэг штэ. Галт тэрэг болон онгоцны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл. За нүүрс хүчлийн ялгаруултыг ярих гэдэг юм л да. Галт тэрэг онгоцоос 7 дахин бага ялгаруулдаг. Энд гэхдээ нэг зорчигч тутмаар нь тооцож байгаа байхгүй. Галт тэрэг хамаагүй олон хүн авч явж штэ онгоцноос тий. Тэгэхээр зорчигч тутмаар нь тооцохлоор тэр чинь галт тэрэгэнд байгаа хэмжээний хүнийг онгоцоор авч явъя гэвэл өшөө өөртөө гарах юм шүү дээ тийм ээ. 10 хэдэн онгоцоор ч юм авч явна шүү дээ. Тэгэнгүүт ялгаруулалтанд дүр тийм 7 дэх их болчихж байгаа байхгүй. Түүнээс биш нэг ширхэг галт тэр одоо нэг цуваа галт тэрэг нэг ширхэг онгоц хоёрын хооронд болвол нэг ялгаа байхгүй юм шиг байгаа. За гэхдээ зорчигч тутмаар тооцож байгаа гэдгийг сая ярьсан. За богино зай нислэг илүү ихээр ялгаруулдаг гэж байгаа онгоцон дээр. Яг л чи хөөх болон газар захта хам хаазаал өгд юм байна л да. Онгоцон тий. За тэгээд Швейцар, Норвеги, Франц гэсэн улсуудад галт тэрэгнүүд бараг тэг ялгаралтай гэдгээр одоо их дэлхийд бахархт юм байна. За нэг цахилгаан байгаа шүү дээ. Тэгэхдээ энэ дээр бас нэг юуны асуудлууд яригдах юм лээ. Галт тэрэгний тэр одоо тоног төхөөрөмж зүтгүүр мөтгөөр те. Эсвэл галт тэрэгний тэр гам сайн чанарын ган зам мамын тавих те. Тэр мөр чи өөрөө бас их нөгөө нүүрс хүчлийн ялгаруулдаг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа юм байна л да. Тэр мөрөөр тооцоод энэ нэг салхин төрбөө мөрбий нэг ч юм бас тэгж яриад байдаг штэ. За энэ хэдийгээр ногоон боловч энийг чи үйлдвэрлэх процесс нь өөрөө бас амар их юу ялгаруулдаг гэж бас яригдаад байдаг штэ. Нүүрс хүчлийн ялгаруулдаг гэсэн. Тэргээр ер нь бас нэг дугаар хий гэж бодоод байгаа. Үнэхээр яг ногоон уу юу гэдэг талаас нь те. За тэгээд ийм ялгаруулалтын тухайд ер нь тийм байгаа юм байлээ. За одоо тэгээд дүгнэлтээ хийгээл нэвтрүүлгээд дуусгачих да. Хүмүүсийн айд гол шалтгаан энийг ерөөсө сэтгэл зүйн гол шалтгааныг л би ингэж бодсон. Өнөөдөр энэ нэвтрүүлгийг бэлтжээд онгоцны агаараас газар руу ундах осол энд баг хэн ч амжилтдаг. За онгоцны газар дах зурстар болж байгаа янз бүрийн осол мал гал гараал хүмүүс нөгөө нэг юм юугаар гулгаж буугаад байдаг штэ. Тэр мөр ослууд бол баг хэн ч нас барахгүй агаараас газар руу унах юм бол харин одоо бүр яг краш хатуу газар дээр гэсэн үг шүү дээ. Аль ч хөдөлгүүр нь ажиллахаа болцсон. Тиймэрхүү тохиолдол төр бол юу болчихно. За ослын буулт гэж байдаг шүү дээ. Элгээр ингэж буудаг. За дугуй мууг нь болох байсан ч юм уу нэг хөдөлгүүр нь ажиллахаа болсон ч юм уу. Тийм тохиолдол төр бол бас харьцангуй олон хүн амар гарчдаг. За яг тэр одоо шууд агаараас хатуу газар руу ундаг нь бол бүх төрлийн ослоос за мөн онгоцны ослууд дотроос ч гэсэн хамгийн ховор тохиолддог нь. Тий. Монголд ч гэсэн миний санахын 3 юм уу 4 онгоцны осол гарсан болов даа л гэж санаад байна. Нөгөө мина мэдрэлж гин үү? Тий. 70 хэдэн онд бас нэг
хаан хинчвлэнийг басал гэд би нэг хайсан ч нэг юмнууд гарч ирээд дэлээ. Тэгэхэд Монголд бол лавл нэг хэдэн 10,000 нислэг үлдэгдсэн л байж таараа шүү дээ. Орон нутаг бол улсгээ нийлэх юм бол тий. За тэгээд ер нь хамгийн гол одоо шалтгаан нь хүн өөрөө удирдах чадахгүй юмнаас айдаг. Авто зам дээр бол хүн машина ямар ч нэг хажуу тийшээ болгож ч юм уу тоормсоо дараа ч юм уу өөрийнх нь мэдлийн юм байгаад шүү дээ. Онгоцсон дээр бол зүгээр үхлээ хүлээхээс өөр аргагүй л доорхоо мэн. Тийм учраас л хүн хичнээн найдвартай байсан ч хүн зүгээр тийм тэр нөхцөл байдлаас айгаад идэг. Тийм л юм байна гэж бодсон. За нэг яг дуусгах гэжсэн чинь нэг юм санаанд ороод би энэ дэр нэмцээ. Онгоц шувуутай мөргөлдөх ослоод гэж байдаг нэ. Тий. Энд бол тэгтээ тийм аюултай юм ерөөсөй байхгүй. Нөгөө шуунууд ч очиод ингээд онгоцны юм мөрөгчдөг. Тэгтээ хязгаарч онгоцсонд тийм аюул учруулах хэмжээний байдаггүй. За яг нэг удаа нөгөө баахан сүрэг галуу руу ороод нэг онгоц. Тэгээ нөгөө хоёр талын сенсорүүд рүү баахан галуу ороод тэгээ хоёр хөдөлгүүр нь хоёулаа гимтээ тэгээ нэг ослын буултмалт хийжсэн нэг тийм тохиолдол байгаад тийм. Тэгтээ ослын болт хийж чадсан юм байна тий. Тий, хинч нас араагүй байсан дээр. Хөрхи шуунууд л олноор өгсөн юм шиг байна. За ийм л нэвтрүүлэг байна да. За та бүхэн шинжлэх ухаан танин мэдхүү од мөндөр сувгийн бидний мэдхүү дэлхийн нэвтрүүлгийг NTV телевиз болон од мөндөр радио 83.3 170 гэсэн хост байлгаанаар хүлээн авч сонслоо. Шинжлэх ухаан танин мэдхүүг дэмжин түгээн дэлгэрүүлэхээр сайн хүнсээр сайхан амтыг ураатай хооллыг компани мөн худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах ураатай онлайн технологи компаниуд хамтран ажиллаа. За галт тэрэг онгоц гээд хоёр айхтар чухал тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын талаар гоё нэвтрүүлэг бэлдэж өгсөн өгүүлэгч, орчуулагч Мөхатартай баярлалаа. Сонссонд баярлалаа, үзэгчтэй баярлалаа. Дараа уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансуга 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.